Халах Монголын хангар сайхан эрчүүд минь эрт цэргийн баяраа боломжийн тэмдэглэсэн биз дээ. За тэгээд та хэдтэй бэлэг болгоод Harry Potter-ын 4-р анги болох Goblet of Fire-ыг яриад өгье. Нөгөө хамаргүй халзан Walt чинь хоёр болтойгоо хамт хэрхэн амилж хүн төрхөндөө орох тактика боловсруулад байжсэн чинь тэрийг Harry зүүдэлж хардараад Hermione сэрээгээд тэд нар бөөнөр Quidditch-ийн дэлхийн аварга үзэхээр явах замдаа манай эд нөгөө алдарт Edward-тай танилцтыг бодоод байхад цаа чин вампир болохоос өмнө Cedric нэрээр шидсэн байсан юм шиг байлаа шүү дээ. За тэр яах вэ? Тэд нар Quidditch-ийн дэлхийн аварга үзэл байжсэн чинь тэнд нь террорист халдлага үлдээд өнөө дэлхийн аварга кампч бүр утгаараа унсан таврагуулна тэхүү. Юу террорист халдлага яагаад гарав? Учир юу гээл явцгүй яамны хийцгүй гараад нь эргэлдээл байжсэн чинь тэр нь манай хэцүү нэртэй сануулга юм гинэ зайлвал. I'll be back. Тэгэл сургууль дээр ирээл сурагч формонд ороод байжсэн чинь зүүн бүсийн 3 шидний олимпиад болно гэл орк биетэй эмэгтэй багштай охид халк биетэй халдсан залууст Хогвартст баг хаварч тийм үү. Олимпиадад оролцогчдын нэрээ Goblet of Fire гэд нэг Gatsтай варна өөрөө шалгаруулсан чинь тэрэн дунд нь Harry-гийн нэр тууж явдیں۔ Дамблдор Harry-г дуудаад 17-оос доош насны хүүхдүүд орох ёсгүй. Чи яаж байгаа? Чи өөрөө нэрээ хийсэн юм уу? Хүнээр хэлгэсэн юм уу? Гэл асуусан чи Harry. Үгүй би хийгээгүй би буруугүй гэсэн чинь. За одоо өнгөрсөн. Одоо орор гэл Дамблдор хэлтий. Harry айц хүйцтэйгэр тэмцээндээ сэтгэлээ бэлдээл байжсэн чи Рон. Чи найз гэчихэд мандаа хэлэхгүй ганцаараа нэрээ дэвшүүлээд гараад ирчихэж байгаа юм уу? Яаж чи миний сэтгэлдээ тоглоод чи найз юм да? Гэт уурлаад нэг хэсэгтээ түнжин тасраастай. Сургуулийнхны ч гэсэн Harry-г хардаастай, үзэн ядаастай, гадуурхаастай. Манай хүн бүр жигдэд Neville-тэй нийлж нэг доошоо ороод Luta challenge-ыг давж нэр төрөө сэргээгээд дараагийн тэмцээндээ бэлтэнэ. Энэ хооронд шинэ жилийн пари болохоор болж манай хоёр хос хайгаад олддгүй чаавс. Сахал үсэндээ баригдсан сав хоёр гарыг хин тоохов тэ угаас. Лам олдохгүй бол буцахтаа залъя гэдэг шиг хизээс үлд Ron Hermione-гаас асуудыг. Нөгөөх нь уурлаад "Ус сохор юм уу хаашаа? Одоо л намайг харж байгаа мó?" Тэглэж одоо оройтсон. Би өөр залуутай явж байгаа. Мэдв. Гэл пари дээр балер хөөхөн болоод балааг нь авч хийсэн чинь Ron шүлсээ гойжуулаад Дэргэд минь бач хайр минь Дэндүү орхон бач минь эхний челленжээс олсон хашгирдаг өндгөө яахаа мэдгүй байжсэн чинь манай Эдвард хэлтий. Хөгшөө наадха усанд хийгээд үзгээл тэгтий. Harry ч өндгөө усан дотор хийж дуургаад дараагийнхаа челленжийг хинтээ олсон байдаг юм. Тэгэл усан дотор нэг цаг амьсгалах шаардлагатай болоод яах вэ гэж шанаагаа тулаад шал ширтэл байжсэн чинь манай овсгон шүдтэй шар Neville анда мен биологтоос штэ. Усан дотор амьсгалуулдаг нэг ургамал байдаг штэ. Наа чи easy гэл. Тэгэл челленж чихэлж мань хүн нөгөө ургамлаа зажлаад өвөр загсуулахад Ариэл гэхэд арай л Ариэлуудад толдод найзуудаа авраал сүүл мушгаал сүүлийн раундад орохор болно. Хостож төрүүлдэг ойд эцсийн раунд нь болохоор болоод нөгөө дөрөв чинь цомын төлөө алдчихж байгаа юм чинь. Harry мань хостолж хүний үнрээ гээхийн алдад хүн чанарын зулгааж Эдвардтай хамт ялагч болохоор шийдээд цомонд хамт хүрсэн чинь порталдод Voldemort-ийн байгаа 70 давхарт ирээ наас. Harry хэрэг бэрчсэнийг мэдээд явах гэсэн чинь Ron-ы харах байсан урагч багийн Volt-ийг тэрврээд гарч ирэнгүүтээ Cedric-ийг мань шууд Avada Kedavra-д алчдгийг. Harry-г шоконд орсон байхад нь барьж аваад цусаар нь Volt-ийг хүн төрхтэй болгосон чинь хамаргүй халдсан мань дагагчтай дуудаад Harry-г дүэлд дуудаад үзэж тарна уу. Тэр хооронд Volt-ийн саванд алуулсан аав ээжийнхэн сүнс гарч ирж Harry туслаад энэ завшаанаар тэр хөөрхий Cedric-ийн биеийг аваад шилжээд буцаад ирсэн чинь бүгд бөөн баяр болсон чинь өгсөн Cedric-ийн биеийг хараад оолороо шок. Harry-г сэхээ авч амжаагүй байхад нь шинэ багш нь авч яваад бөө юм асууж шалгаад ухаар нь Harry-д сэжиг төрөөд тэгэхэд бүр явж Harry-гийн 3 шатны тэмцээнийг давж цомд хүрсэн нь бүлтгэрнүүдэд профессорын төлөвлөгөө байж таарж байгаа аахгүй юу? Гэтэ яг үнэндээ профессорын биеинд Volt-ийн үнэнч дагагч хуурч ороод Harry-г 70 давхар руу илгээсэн байдیں۔ Яг жинхэнэ бүлтгэрнүүдэд профессор маань хөөрхий авдар дотор хоригдсан байсныг манай хэд олоод бүх хүчээр таалагдаад энэ анги маань дуусч байгаа юм да. Эх 7 хоногт Harry Potter-ын шинэ ангиараа уулзтлаа. Түр баяртай. Гиснээс манай YouTube хуудсанд subscribe дарж комент бичээд Harry Potter-ын дараагийн айтмын азтан болоорой. Буден дээр суусан буцаа баяжуу да бурза та нар бурза